Одоо бид нар тэр нэг ий баримт өгдөг болоод 10 жил болж байна. Одоо энэ бүртгэгдээд байгаа баримтууд чи одоо ер нь хэдэн хувийг бид нар бүртгэж чаддсан бэ гэдэг асуусан. Энд дээр татварын ерхий газраас нэг хариулт өгөөч. За хоёрдугаарт нь цогц хэлбэрээр гэдэг юм. Цогц хэлбэрээр харах хэрэгтэй гэдэг. Гэхдээ одоо тэгээ яаж байгаа юм? Дагвар байдлаар оруулж ирж байгаа юм уу? Нэгэнд бид нар одоо 2027 оны төсөв хэлцгээс өмнө энэ гол хуулиуд дээр өөрчлөлтүүдийг хийгээд засгийн газраас өргөн барьж байгаа юм шүү дээ. Тэгээ анханаас оруулж ирэхдээ тэр цогц байдлаар оруулж ирж болдгоо юм. Тэгээ одоо ингээд нэг өөгч биш, булчирхаач биш байдалтай юмнууд оруулж ирээ. Тэгээ бид нар нөгөөх нь хэлцээд ингээд суугаад байгаа юм шиг ийм ойлголттойгоор ярьж болохгүй байх гэж ингэж бодогдож байна. За тэр хувь хэмжээний за 4 номерын энэ дэр ажил хэсэг. Татварын ерхий газар цогтнорон. За мөнх тгшүнээ асуултанд хариулъя. За татварын ерхий хуулийн 28 дугаар зүйлийн 28-5-д бол татвар үйл ажиллагааны орлого олж байгаа бүх татвар төлөгч захим төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бараа ажил үйлчилгээ үзүүлж байгаа бүх этгээд захим төлбөрийн баримт олгох үүргийг татварын ерхий хуулиар хуульчилсан. Тэгэхээр энэ нөгөө талдаа орлогоо бүртгэх бас нэг гол хөшүүрэг юм аа. За нэмэгдсэн өртгийн албан татварын суудхан төлөгчийн босго бол 50 сая төгрөг байгаа. Захим төлбөрийн баримтын системээр орлогоо бүртгээд 50 сая төгрөг хүрсэн тохиолдолд бид нар нөөц суудхан төлөгчөөр бүртгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл захим төлбөрийн баримтын системээр бид нар орлогын татврынхаа орлогыг бүртгэхээс гадна нөөц суудхан төлөгчийнхөө орлогыг бас давхар ингээд бүртгээд явдаг. Ийм хуулийн зохицуулттай. За яг өнөөдрийн байдлаар бол за гүйцэж хариулъя. за өнөөдрийн байдлаар бол нөөтийн хуулийн нөөт хамрагдалтын түвшин бол нэг 72 орчим хувьтай гэсэн нэг юм мэдээлэлтэй байна. Өөрөөр хэлбэл иргэдийн эцсийн хэрэглээтэй харьцуулсан нөөт хамрагдалтын түвшин бол 72% гэдэг юм дүн мэдээ байна. Яг 400 болгол суур нөөрэ багасж байгаа учраас тодорхой хэмжээнд буурна. Гэхдээ шууд утгаараа нөгөө суудхан төлөгчийн маань сайн дурын босгон нөгөө талд 10 саяар доод хэмжээ маань бол байгаа учраас сайн дурын босго маань 10 сая байгаа учраас бас савлгаатай хэмжээгээр бол бурахгүй гэсэн юм хүлээлттэй байна.